Бид яг одоо санхүү эдийн засгийн дээд сургууль дээр за дэлхийн ёс зүйн өдрийг тохиолдуулан энд ёс зүйтэй шийдвэр гаргалт хилцүүлэг зохион байгуулж байна. Ер нь дэлхийн нийтээр энэ ёс зүйн өдрийг жил болгоо ингээд тэмдэглээд мэдээжээр олон одоо бизнесийн байгууллагууд, аж ахуйн нэгж байгууллагууд, төрийн байгууллагууд оролцоод за ер нь бол голчлоод ихтэй сургуулиуд нь энэ үйл ажиллагааг манлайлаад хэрэгжүүлдэг юм туршлагатай байна дэлхийн нийтээр. Тэгэхээр бид бүхэн энэ туршлага, энэ санааг одоо Монголдо хэрэгжүүлье гэд 3 жилийн өмнөөс бол санхүү эдийн засгийн их сургууль Монгол улсад ёс зүйн өдрийг анх удаа тэмдэглэж эхэлсэн. За энэ хүрээндээ бид бүхэн өөрсдийнхөө оюутан багш ажилтан төдийгүй ер нь Монгол улсын нийт одоо ихтэй сургуулиуд за бусад одоо аж ахуйн нэгж байгууллагууд, төрийн байгууллагуудыг бас энэ үйл ажиллагаанд нэгтгэхийг бол уриалсан. Тэгээ жил тутам бол манай үйл ажиллагаанд олон одоо төрийн байгууллагууд, бизнесийн байгууллагууд, аж ахуйн нэгж байгууллагууд бол олноороо нэгдээд ингээд хамтарч байгаад бол бид нар баяртай байна. Тэгэхээр одоо дэлхийн нийтээр доктортой хөгжлийн зорилго 2030 гээд нийтээ 17 зорилго байгааг бид бүхэн мэдж байгаа. Тэгэхээр энэ зорилгод хувь нэмрээ яагаад бид нар оруулах хэрэгтэй юм бэ? За одоо дэлхийн дулаар л за эсвэл нөгөө шавхдах одоо нөөцүүд байна те байгаль одоо уул уурхайн гэдэг юм шавхдах нөөцүүд байна. Бид нар яагаад өнөөдөр өөрийнхөө хэрэглээг ингэж хязгаарлаж цэгнжих хэрэгтэй юм бэ? Би нэгт мөнгөөр аваад идсэн хоолоо одоо идэггүй хайж болох уу болохгүй юу? Эсвэл ингээ хогоо ангиллахгүй хайж болох уу болохгүй юу гэдэг наа захын юм асуулууд ярьж. Тэгэхээр бидний гаргаж байгаа энэ шийдвэр маань нөө дэлхийн өөрөө юм шавдах нөөцтэй учраас тэрэнд нь яг бидний гаргаж байгаа үйлдэл болгоо очиод нөлөөлж байгаа. Тэгэхээр бид нэр одоо ёс зүйтэй байх, ёс суртахуунтай байх, байгаль дээлтэй байх, орчиндоо энэ соёл бүрдүүлэх энэ бүх зүйл манаас доктортой хөгжлийн зорилттой уялдуулж байгаа учраас бид нэр дэлхийн ёс зүйн өдрөөр энэ ёс зүйн асуудлыг хөндлөхөөс гадна доктортой хөгжлийн зорилтуудыг үнд одоо хувь хүмүүс, оюутнууд, байгууллагууд оролцох ач холбогдлыг таниулах энэ одоо санаачлалыг бас нэгтгэж ингэж хэрэгжүүлж байгаа. Бид нөгөө ёс зүйтэй байх ёстой гэж яриад байх биш, энийг хөвшүүлэх нь аюул чухал байна. Бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага мэдээж ашиг төлөө байгууллага байгаа. Гэхдээ мэдээж ашиг төлөө гээд итгэх их одоо өндөр ашигтай байх гэдэг юм уу. Бидний ашиг маань бидний хувьд бол одоо юу гэдэг яг зөвхөн тухайн байгууллага гэхээс илүү тухайн нийгэмд маань тэр бүтээгдэхүүн маань хэр яг үр өгөөжтэй бүтээгдэхүүн маань хэр чанартай бүтээгдэхүүн маань хэр чанартай үйлчлэгээ бий болгож байна гэдгээрээ бол мэдээж зохицуулагдаад явж таарах бах. Ер нь бол яг байгууллагын хувьд бол илүү ёс зүйтэй байх нь бол илүү урт хугацаанд амьдрах тухайн зах зээл дээр урт хугацаанд амьдрах тийм оршин тогтнох тийм боломжийг бол бий болгож байгаа. Энэ зохиолж байгаа арга хэмжээ бол ёс зүйгээрээ манлайлъя гэсэн ийм одоо урайн дор явдаг. Тэгээ жил болгон тодорхой юм асуудлуудыг одоо барьж аваад тодорхой асуудлууд дээр асуудлыг шийдлийн талаар хүмүүсийг бодуулах ийм одоо байдлаар тэгээд тэр бодсон зүйлээ өөрсдийнхөө одоо санаа бодлыг илэрхийлээд эсэний уралдаан байдлаар ордог. Дээрээс нь бол эцэст нь бол бид бүхэн энэ асуудлаараа тодорхой юм мэргэжилтнүүд, экспертүүдийг оруулсан хилцүүлэг хийдэг байна. Тэгээд энэ одоо үйл ажиллагааны туршид тухайн жилийн одоо тэр тодорхойлсон сэдвийн хүрээнд хүн болгон одоо энэ тухай боддог, бодсон зүйлээ бусдтайгаа хуваалцдаг. Тэгээд тэрнийг бусдтай түгээн дэлгэрүүлэхэд бас оролцдог л ийм л арга хэмжээ. Тэгэхээр энэ бол олон нийтийн хамтын санаачлага гэж хэлж болно. Энэ жилийнх нь бол ёс зүйтэй шийдвэр гаргалт гэсэн энэ сэдвийн дор явж байгаа. Энэ удаагийн өдөрлөгийн онцлог нь болохоор ёс зүйтэй шийдвэр гаргалт юм байна. Өнгөрсөн жил болохоор илүү мэргэжлийн ёс зүй гэдэг талаар хэлсэн бол энэ жил бол шийдвэр гаргалтанд яг яаж ёс зүйтэй хийх вэ гэдэг талаар. Тэгээд манай сайенс гор зээлийн мэдээллийн сан бол яг энэ чиглэлтэй зээл олгож байгаа, зээлийн шийдвэр гаргаж байгаа байгууллагуудыг илүү дата дээр суурилсан субъектив биш объектив шийдвэр гаргалт хийхэд нь одоо зээлийн оноо гэдэг үйлчилгээгээр нийлүүлж дэмжиж ажиллах байтай. Тэгээ манай гаргасан FICO гэдэг зээлийн оноо нь болохоор хувийн орлогын эсвэл нас хүс мэрэгжил гэр бүлийн байдал зэрэг одоо тухайн хүний эмзэг мэдээллийг ашигладаг зөвхөн зээлийн түүх мэдээлэлээр нь зээлийн зан төлөвдөр нь үндэслээд 300-аас 850 онооны хооронд одоо эрсдлийг үнэлцдэг зээлийн эргэн төлөх магадлалын одоо тэр оноогоор үнэлдэг тийм
үйлчлэгээ скор систем болчиход байгаа юм л да. Тэгэхээр энийг банк санхүүгийн байгууллагад ашиглаж эхэлснээрээ илүү дата дээр суурилсан шударга ёс зүйтэй шийдвэр гаргах боломжтой болно л гэж харж байгаа. За энэ жилийн үед бол манай сургуулийн үед эрүүл мэнд гэдэг доктортой хөгжлийн 3 дугаар зорилго дээр илүү их төвлөрч байгаа. Ер нь цаашдаа бол жилдээ нэг зорилгыг сонгож аваад тэр тухайн жилдээ яг тэрийг дэмжсэн бүх үйлдэл ажиллагаануудыг хийя гэдэг. Одоо ялангуяа одоо оюутан залуусын хувьд ч дээр те ер нь бол ажлын сургалтын ачаал маш их байдаг. Биеийн эрүүл мэндийн асуудал байна. Дээрээс нь одоо сошиал мэдээлэл авч байгаа, тоглоом тоглож байгаа. Энэ болгонтой холбоотой оюун санааны хувьд ч гэсэн бас яаж ингэж өөрийгөө эрүүл тэнцвэртэй авч явах вэ гэдэг дээр бол одоо сургуулийн зүгээс за мөн багш нарын зүгээс санаачлуудыг гаргаж ингэж хэрэгжүүлье. Үүгээрээ дамжуулж нэг оюутан мэдээлэл авсан бол найз нөхдөөл нь гэр орныхондоо хэлнэ. Ингээд энэ маань цаашаа ингээд өргөжөөд явах байхаа гэж бодож байна. Ипотек зээлийн хөтөлбөр маань хэрэгжээд бол үндсэндээ 2013 оноос эхлээд өнөөдөр 11 жил болцсон байна. За сая сонгуулийн дараа бид нэр нөхцөл байдлыг ажиллаж явахд бол энэ удаагийн засгийн газар маань илүү онцлог, парламент маань илүү онцлог хамтарсан засгийн газар байгуулагдсан. За энэ дээр бид нэр юу гэж харж байна вэ гэхээр илүү энэ засгийн газрын бодлого чиглэл маань илүү орон сууцчлах тал руугаа илүү чиглэж байгаа юм байна. За тэр нь юугаар илэрхийлэгдэж байна вэ гэхээр за баялагын сангийн тухай хуулийг баталсан. За эндээс хоримтлын сангаар хоримтлогдсон одоо их усрыг те орон сууцны ипотекийн зээл рүү гаргая гэдэг шийдвэр бол үндсэндээ гарсан байна. Хоёрт нь болохоор өмнө барилга тоглолтын яамыг бол одоогоор шинжилээд хот төлөлт орон сууцчлалт барилгын яам гэдэг нэртэй болсон тийм. Тэгэхээр эндээс юу гэж харж байна вэ гэхээр бид нар илүү орон сууцчлах энэ юу бол нэлээд тэргүүн тавьж байгаа юм байна. За эрхчлүүдийн хувьд бол бид нар юу гэж харж байна вэ гэхээр яг урьдчилан байдлаар одоо яг төсөөлцөж байгаа болохоор дүн бол тодорхой гараг байх шиг байна. За урьдчилан байдлаар бол нэг их 80-ыг бол ипотекийн зээлийн хөтөлбөрт санхүүжилт хэлбэр болгоё. Үүний 50% нь бол хоримтлын сангаас 50% нь болохоор одоо байгаа ипотекийн зээлийн хэрэгжилж байгаа хөрөнгөөс ингээд өөрөө санхүүжүүлээд явъя гэдэг. За энэ шийдвэр дотроо бас 50% нь болохоор хөдөө орон нутгаар руу чиглүүлээ гэдэг ийм шийдвэр гарч байгаа шүү байна. За хотод олгогдож байгаа шийдвэрүүд маань голцоо гэр орол руу илүү чиглэсэн хандлагатай байх шиг байна. За энэ нь болохоор гэр орооллоос орон сууц авч байгаа иргэнд одоо ипотекийн зээлийг илэрхийлэхгүй олгох гэдэг иймэрхүү чиг хандлагууд бол харагдаад явж байна. Тэгэхээр бол хөтөлбөр маань одоо яг энэ төсвийн дараа яаж батлагдах вэ? Засгийн газрын мөрөө хөтөлбөр батлагдах хэрэгтэй тийм. Тэгэхээр энэний дараа тодорхой шийдвэрүүд маань илүү гараад илүү тодорхой болоод явах гэж харж байна.